За газар тариалангийн салбарынхан маань нэлээд одоо бас хүлээлтийн байдалтай сар гарan энэ асуудлыг сүлээгээд байж байгаа. Юугаа тарих вэ гэдгийг хараад байж байгаа. Энэ цаг үед бас уул нь өнөөдрийн одоо бас чуулганаар талтлынхаа байр суурийг илэрхийлээд заавал нэг туйлын одоо зөв гэдэг энэ агуулга биш дундын шийдлүүдээ гаргаад юугаа тариалах вэ гэдэг дээр нэг тодорхой олгоод өгчүүлэх чухал ийм одоо бас байгаамаа. Тэгээ гэтэл яг энэ цаг үеийн хувьд бол одоо энэ хувийн хвшлийг дэмждэг бас Арслан намынхан манаас орж ирээд болон байр сууриа илээд жоохон хамгаалаад энэ одоо асуудлыг аваад гарах байх л ёстой байлаа л да. Тэгээ бидний одоо бас нэгэндээ тонж гомдох бол нэг хэсэг хэрэг асуудал. Аяг үндсэн энэ одоо иргэдээс одоо олгосон энэ одоо ажиллаа хийх асуудал бол иймэрхүү асуудлаас болоод бол хойш одоо сууж бол болохгүй маа. Тэгээ энийг бол цаашдаа бас зарчмын хувьд бид их анхаарал явахгүй бол маш чухал асуудал одоо хэрвээ буцаад одоо хэврээ одоо өргөжлүүл дахиад энэ жил одоо газар тариалангийн салбар 30% алдах энэ одоо бас эрсдэл рүү бас одоо орноо өмнөх жилийнхтэй харьцуулахад. Тэгэхээр энэ одоо асуудлыг бас ойлгож нэг бол одоо энэ хугацаагаа сунгаад хилцэхгүй байх хэрэгтэй байлаа. Нэг бол одоо орж ирээд бас саналаа өгөөд энэ дээр байр сууриа илэрхийлж явах байлаа. Маш том хариуцлагын асуудал үүний цаана гарч ирэх чинь гэдгийг би бас тохиж хэлье. За тухайн асуудалтай холбогдлолтой ер нь сүүлийн үед үдээ аж ахуйн салбартай холбогдолтой асуудал дээр харахад хоёр зүйл дээр анхаармаар санагдаж байгаа. Энэ саналыг бас манай салбарынхан маань бас цаашдаа анхаарах зөв гэж бодож байна. Хамгийн ихнийх нь бол ер нь салбарын бодлого үйл ажиллагаа доктортой байхыг шаардаад байгаа. Тэгээд сүүлийн үед орж ирж байгаа бүх томоохон төсөл одоо энэ хөтөлбөрүүд бол дандаа улс төрийн одоо улс төрч нарын одоо бас манлайлалтаар өрнөж байгаа нь бас зөв буруу гэдэг дээр бид бүхэн бас дүгнэлт гаргах хэрэгтэй байна. Салбарын энэ одоо суур хуультай холбогдлолтой асуудал, тодорхой зохицуултын асуудал ойлгомжгүй байгаатай холбогдлолтойгоор ер нь одоо үндсэндээ салбарын асуудлуудыг улс төрч нар маань өөрсдөө барьж санаачилж энэ ингэж одоо явж байгаа асуудлууд бол нэлээд одоо сүүлийн үед ажиглагдаж байна. Тэгэхээр хүнсгүдээ аж ахуйн салбар өөрөө тодорхой одоо энэ одоо салбарын бодлогоо нэг талд нь гаргаж явах зайлшгүй шаардлага орон зай байгааг бол энэ төслөд харагдаж байна. Хоёр дахь нь бодлогын хэрэгжилтийг бид бүхэн бас анхаарахгүй бол хоцрох юм байдлууд ажиглагдаж байна. Өнөөдрийн асуудал бас л одоо хоцорж байгаа. Ноолорын асуудал 4 сар гарцсан байхад бид нар эргэлтийн хөрөнгийнхөө зээлийг бүрэн дүрэн олгож чадаагүй л байж байгаа. Жидүүгээс хүлэмжийн чиглэлээр зээл авж байгаа иргэд маань хүсэлтээ өгж явсаар байгаа 6-7 сард одоо зээл нь бүтээд одоо хүлэмжээ аваад явах байд. Тэгээ улирлын чанартай одоо явж байгаа энэ одоо салбарын онцлогийг бид бүхэн өөрчлөн харж хагас жилээр энэ ажлуудыг бас одоо хийх энэ журмын болон бусад энэ суур асуудлуудыг бас зайлшгүй ярьж тодорхой болгох юм шаардлага бол ерөнхий агуулгаараа бас байна гэдгийг бас хэлье. Өнөөдрийн асуудалтай холбогдлолтой бас тодруулах олон зүйлүүд бас байгаа. Хувийн хвшлийн одоо энэ тариалалтай холбогдлолтой асуудал дээр бид бүхэн энэ хуулийн нөхцөлийг би бол дэмжих ёстой гэсэн юм байр суурьтай байна. Арслан намын гишүүд маань ч гэсэндээ орж ирээд энэ дээр байр сууриа илэрхийлээд ингээд яваасай. Энэ асуудал битгий унаасай гэсэн ийм байр суурьтай байгаа. Үүнтэй хамт одоо үндсэндээ одоо яригддаг байсан тариаланчид гурилын үйлдвэрүүдийн хоорондын маргаан хөдөө аж ахуйн корпорац дээр одоо хяналт шалгалт явуулдаг тэр лабораторийн асуудлаа бид бүхэн яах вэ гэдгийг энтэйгээ хамт уулын ярих хэвээр шийдлээ бас ярих хэвээр. Өрсөлдөөний дэмжих чиглэлээр монопол байгаа үгүйтэй холбогдлолтой энэ маргаантай асуудал бас л ингээд яригдаад өнгөрж байна. Нөөцтэй холбогдлолтой асуудал зарим хэсэг дээр нь нөөцөс шөлөөлөө, зарим хэсэг дээр нь давхар нөөц олгогдоод эцсийн дүндээ илүү өндөр одоо үндсэндээ бүтээгдэхүүн очиж байгаа. Үн докторжуулах чиглэлээр авж байгаа энэ арга хэмжээ цаашдаа үргэлжлэх үү? Үгүй юу гэд За хариулт өгье. Инквайри сайд хариулт өгье. Үнэхээр энэ хөдөө аж ахуйн салбар бол яг цаг хугацааны хайхтар мэдрэг. Хэрвээ тарилтын хавар 7 хоног алтхад тарин намрын 1 сар болж хувирдаг. Тарьдаг юм тарьдаг цагт л тарина. Энэ хууль шийдтний дараа ч юм уу дараа нь тэгээд нэг 7 хоногийн дараа тарина гэж байдгүй. Тэгэхээр тарих хугацаанд л тарж амжихгүй бол тэгээд тэр жилийн ургац тариалт өөрчлөгддөг. Одоо бид нар яг энэ зүйлийг яг одоо яриа сууж байгаа гэдэг бол маш хариуцлагагүй байдал. Маш яралтай шийдвэр гаргахгүй ажил эхэлсэн. Улаан тариалт ир сунна, бодтой, намар, гурил, дотно. Энэ дээр үний өсөлтийн асуудал яригдана. Энийг хангахын тулд гаднаас нөгөө хомсдоод байгаа валютаа авч очиж гаднаас 3
Хөрөл гуйх, Улаанбаатар гуйх асуудал орно. Ерөөс тодорхой. Өнөөдрийн асуудлаас шийдэгдэж байна. Энэ ганцхан салбарын асуудал биш, Монгол улс эрх ашигын асуудал. Гадаад орчин чинь маш хүндтэй байна шүү дээ. Гадаад орчин хүндрээд байна. Улс орон болгон тарифын бодлогоор аюулгүй байдлаа хангаж эхэлж байна. Нөөц бүрдүүлж байна. Бид яаралтай хөдлөх хэрэгтэй. Одоо жишээл бүгд Хятад тусгаж Улаанбаатар дээр 65% босгохтой хамгаалттай. Солонгос улс цагаан Будаан дээр 513% хамгаалттай. Япон улс цагаан Будаан дээр 340% хамгаалттай. Гэх мэтийн дотоод зах зээл, дотоод үйлдвэрлэлийг дэмжсэн юм бодлого яваад байна. Бид нөөц бэлтгэх ёстой. Цаг үеийг шаардаж байна. Тэгэхээр 26 төсөв дээр нөөц бүрдүүлэх санал оруулна. За дээрсэн худалдаан дээр ингээ 30-аас 40% нэмэгдэл буюу аслагдсан бүсийн нэмэгдэл, тээврийн нэмэгдэл өндөр гараад. Гурил өөрө хямд бороо тул тээврийн зардал өндөр тусаад байна. Энийг нөхөх бодлогыг бид нар оруулж ирнэ. Ялангуяа баруун бүст шаардж байгаа 25-30 мянган тонны үнийг докторжуулахын тулд тээврийн бодлогыг ингэж явуулъя гэдэг бодлого бид нар оруулж ирнэ. Ер нь энэ хилцүүлэг үр дүнд үнийн доктортой хямд баталгаат байдал их чухал гэдэг нь одоо хаана ойлгож байна. Тэгэхээр бид нар бодлого оруулнаа. Энэ жилийн ургац хураалт хүртэл нөөц хангалттай тул ямар нэг үний өсөлт гарахгүй. Хангалттай нөөц байгаа. Тэгээ жилийн ургацын байдлаас шалтгаалan үний хөдөлгөөн гарна. Үний өсөлтийг докторжуулахын тулд улс зайлшгүй Улаанбаатар болон бусад бэлэн бүтээгдэхүүн нөөц барьж явах ёстой. Тэр бодлогоо бид нар хэрэгжүүлэх учиртай. Уул нь бодлого нь их хурлаас гарсан боловч төсөв дээр хасагдсан байгаа. Бид санал оруулсан нөөц бүрдүүлэх Улаанбаатар болон бэлэн нөөц бүрдүүлэх бодлого оруулсан боловч бүгд хасагдсан боломжгүй байна. Тэгэхээр эх 26-ныхаа бодлого дээр гишүүд маань сайн дэмжиж өгөөрэй. Тэгвэл гурил дээр ахиж ийм үнийн асуудал гарах. Ийм үүсэх ийм шаардлага байхгүй болно. Цагаан хөл гишүүн тодруулжсоё. Байнгын орон дээр яригдсан хуулимсалтай холбогдлолтой дагаж гарах одоо тодорхой чиглэлийг засангаас өгөө гэдэг саналыг би бас өдөө бас дэмжиж ирсэн юм аа. Тэгээд үүний цаана үлдэж байгаа байнга л яригддаг энэ асуудлуудаа ер нь яаж шийдэх вэ гэдэг дээр тодорхой шийдлгүй үлдэж байгаа нь л одоо гол асуудал болоод ах шиг байна гэж ингэж бодож байна. Нийлээд байгаа дээр одоо лабораторийн асуудал дандаа байнгын одоо маргаан одоо гарч идэг. За бусад одоо энэ төр нөөцтэй холбогдлолтой асуудал дээр зарим хэсэг дээр нь одоо үндсэндээ хөнгөлөөд зарим хэсгээр нь хөнгөлөхгүй байгаа нь нөөцийн давхар ачааллыг бий болгоод байгаа ийм одоо бас бодиттой үн дээр шууд нөлөөлж байгаа. Өрсөлдөөнийг үндсэндээ ингээд яг яаж шийдэх вэ гэдэг дээр энэ шийдлээ гаргаад ингээд явах энэ хувилбаруудыг бид бүхэн бас ярихгүй бол болохгүй байгааг бол хэлээд байгаа. Энэ дээр бол бид нэр жоохон бас тодорхой байр суурьуудыг бас уулна гарах шаардлагууд бас байлаа. Тэг хурлын гишүүдтэй бас хандаж эхлэхэд бол орж ирсэн төслийг үндсэндээ бол дэмжиж тариалалтаа одоо үндсэндээ эрчимжүүлээд